Монгол улсад хууль бус уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч нөхөн сэргийлт хийгдээгүй хариуцах эзэнгүй орхигдсон 8000 орчим га талбай газар байсан. Эдгээр газруудыг нөхөн сэргээж байгалаар навч үлдэхийн тулд улсаас ихээхэн анхаарч нөхөн сэргийлтийг үе шаттайгаар хийлгэж байна. Нөхөн сэргийлтийг хэн, хизээ, хэрхэн хийдэг талаар сонирхцгоё. Тэгэхээр нөхөн сэргийлтийг хэн хийдэг вэ? Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд олборлолтын үед болон олборлолтын дараа төлөвлөгөөний дагуу нөхөн сэргийлтийг хийдэг. Харин хууль бусаар олборлагчид олборлолт явуулсны дараа нөхөн сэргийлт хийлгүй орхисноос эзэн холбогдогчийн тодорхойгүй хариуцлага хүлээх эзэнгүй эвдэгдсэн талбайнууд байгалийн баялаг ихтэй аймагуудын нутаг дэвсгэрт ихээр үлдсэн байна. Нөхөн сэргийлтийг хизээ хийдэг вэ? Тухайн уурхайд бүрэн олборлолт хийж дууссаны дараа нөхөн сэргийлтийг хийх шаардлагатай. Хэрв бүрэн олборлолт хийгээгүй бол хууль бусаар олборлагчид нөхөн сэргийлт хийсэн газарт орж газрын эвлэг дахин эвдэх аюултай. Тэгвэл нөхөн сэргийлтийг хэрхэн хийдэг вэ? Нөхөн сэргийлтийг техникийн болон биологийн гэсэн хоёр үе шаттайгаар хийгддэг. Нөхөн сэргийлтийн ажлын техникийн үе шатанд уул уурхайн чөлөөлөгдсөн орон зайг цаашид аж ахуйн тодорхой зорилтоор үргэлжлүүлэн ашиглах зорилгоор ухаж эвдэгдсэн газарт дүүргэлт хийх, хэлбэршүүлэх, талбайг засаж тэгшлэх, бэлтгэсэн талбайг биологийн нөхөн сэргийлт хийхэд зориулж шин төрсөөр хүчилт хийх үйл ажиллагаа хамаарна. Харин биологийн нөхөн сэргийлтийн шатанд техникийн нөхөн сэргийлт хийсэн газрыг бэхжүүлж, хөрсийг үржил чимээр тэтгэх, ургамалжуулах, мод сууг тарих зэрэг ажлуудыг эвдэрсэн газрыг ургамалжуулах техникийн шаардлага МНС 5916 2023 стандартын дагуу хийх ёстой байдаг. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргийлтийг хийх үүргээ хэрэгжүүлэх нь уул уурхайн компаниудын үйл ажиллагааны үр дүнгийн гол шалгуур үзүүлэлт яах аргагүй муу юм. Уул уурхайн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулан нөхөн сэргийлт хийх үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлэх нь ирээдүйн хойчтой байгаагаар нь үлдээхэд чухал аж холбогдолтой. Байгалаар нь байлгая.